Жорлон муу усны нүхийг тамирын био бэлтгэлээр ариутгах харуулжээ. Энэ био бэлтгэл нь ахуй хэрэглээнд хэрэглэж болох хүнд хоргүй, ариусгагч үйлчилгээтэй үр дүн сайтай бүтээгдэхүүн гэж байна. Үүнийг маш олон улс орон ариутгал халдваргүйжүүлэлтийн бүтээгдэхүүн болгон ашигладаг юм байна. Манай эрүүл мэндийн яамны нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний төв лаборатори шинжилж үр дүнг нь тогтоожээ. Энэ био бодисоор нийслэлийн бүх гэр хорооллын айлуудын жорлон болоод муу усны нүхийг ариутгах гэж байна. Үүн төлбөргүй гэрт нь очиж тийм үү. Одоо хурц ирээд өөрөө нэг газраас тэрийг аваад тэрийг гэртээ очиж хийх биш. Ерөөсөө мэрэгжлийн хүмүүс айл болгонд хашаа болгонд орж одоо жорлон муу усны нүхэнд хийнэ гэсэн үг шүү дээ. Тэгээ энэ дээр Улаанбаатар хотод нэг 180 мянга орчим одоо өрх айл өрх гэр хороолт байдаг. За энэ бүх айл өрхөд бол одоо хурц хийх нэг их үлдээхгүй хийх ийм зорилго тавьж байна. Тийм учраас хорон дарга дээр байгаа нэрс хаягаараа байгаа. Тэгэхээр хэсгийн дарга нар энэ ариутгал хийж байгаа хүмүүстэй байн хамт явна. Нэг айл ингээ явж чадал цоочтой эзгүй байх юм бол заавал буцаж ирж тэнийг үцээж хийнтэй. Тэгээ хийсэн одоо ариутгал хийсэн жорлон дээр одоо энийг баталгаажуулсан юм одоо стикер наа. Тэгээд тэр хэсгийн ахлагч за энэ одоо энэ манай хэсэгт байдаг жишээлбэл 120 айлд одоо бүгдийг хийж дууссан гэсэн юм баталгааг нь одоо өгсөний дараагаар энэ одоо байгууллагад нэг санхүүжилтийн өгнө шүү дээ. Ийм хатуу хяналтын дор энийг хийх гэж байна. Био бэлтгэлийг Эрүүл Центр Трейд нийлүүлэх гэж байгаа юм байна. 180 мянган литр био бэлтгэл бэлтгэн нийлүүлэхээр болжээ. Энэ ажилд 1.3 тэрбум төгрөг зарцуулагдах юм байна. Ажлын явцыг нийслэлийн засаг даргын тамгын газар дүүргийн мэрэгжлийн хяналтын хилтэс, цэвэр агаар сангийн хяналт шинжилгээ ажлын хэсэг зэрэг байгууллагуудын ажилтан албан хаагчид хянах гэж байна. Муу усны нүх жорлонгуудыг ариутгаснаар газрын хөрс, уух усаа хүртэл хамгаалж чадах юм а. NM-ний технологи нь хүний эрүүл мэндэд маш чухал. Хөрсний бохирлоос болж иргэд өвддөг, хорт хавдар тусдаг. Жорлон муу усны нүхийг ариутгаснаар иргэн та эрүүл мэндээ хамгаалж чадна. Хөрс усаа цэвэршүүлснээр иргэдийн эрүүл аюулгүй амьдрах боломжийг ч хангах боломжтой болно. Нийслэл хотын иргэн тойронд 176 мянга орчим ил задгаа бие засах газар байдаг байна. Энэ ажил өнгөрсөн бям гарагт эхэлжээ. Эх сарын 10-ны өдрийн хүртэл үргэлжлэх юм а. Шууд Батгшиг Гантуулнаар мэдээллээ.